За төсвийн тухай хуулийн дагуу 2025 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын саналыг иргэдээс санал авч ирэмлэж, за 2025 оны үндсэн чиглэл мөрийн хөтөлбөртөө уялдуулан нийт 43 нэр төрлийн ажил, за мөн урьд оны өрийг тусган 6.9 тэрбум төгрөгийн ажлууд бол тус батлагдаж, за сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. За үүнээс энэ 27 ажил буюу 3 тэрбум төгрөгийн ажил урьд оны ажлаас шилжин ирсэн байгаа. За орон нутгийн хөгжлийн сангаас 6 ажил буюу 2 тэрбум төгрөгийн ажил, за орон нутгийн орлого болон бусад их усрын зардлаас шинээр хийх ажил 10 ажил буюу 1.7 тэрбум төгрөгийн ажил, за малын орлогын алган дотороор хийх ажил 2 ажил 30 сая төгрөг, за байгаль хамгаалах зардлаас бол 2 ажил 70 сая төгрөгийн их усүртэйгээр бол тус батлагдсан байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль буюу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдаа авах тухай хууль, за мөн засгийн газрын 2024 оны 02 тогтоолоор батлагдсан за босго хүн энтрийг баримтлан за худалдаа авах ажиллагаануудыг зохион байгуулан ажиллаж байна. За 2025 оны худалдаа авах ажиллагааны журмыг баримтлан нийт одоо тендерүүдийг тендергүй үзэх хэмжээний системд төлөвлөгөөг байршуулж, за худалдаа авах ажиллагааг бол 95% зарлан зохион байгуулсан. За үүнээс одоо гүйцэтгэх тодорсон буюу 80% гүйцэтгэлтэй гүйцэтгэгч тодорч, за 5.5 тэрбум төгрөгийн ажлууд дээр гэрээ байгуулах буюу гэрээ байгуулах шатандаа явагдаж байна. За 2025 онд гүйцэтгэх тодорсон ажлууд бол хэд хэдэн ажлууд бол гэрээ байгуулад ажлуудыг хүлээлгэн өгсөн 100% хэрэгжилтэй байна. За нийт эзэмшлийн талбай ногоон байгууламжийн хашаалтжуулалтын ажилд хийгдсэн байгаа. За 105 сая төгрөгөөр гүйцэтгэж тодроод ажлыг 100% хүлээлгэн өгсөн. За гэрэлт гарс байршуулах ажил, за орон сууцны шугамшилжээний засвар шинжилгээ ажил шаардлагадах бараа материал, за 2 дугаар цэцэрлэгийн барилгын их засварын ажлын зураг төсөв, за ногоон байгууллагыг нэмэгдүүлэх хүрээнд улаас хайлаас нийлүүлэх зэрэг ажлууд бол бүрэн хэрэгжсэн. За цаашид одоо 2025 онд хийгдэх томоохон ажлуудыг дурдвал, за боловсрол хорооллын авц замын засвар шинжилгээ ажил 1.3 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэйгээр гүйцэтгэх тодорч одоо 6 сарын сүүлээр ажил эхлэх байгаа. За мөн одоо 2 дугаар огийн 2 дугаар оги дээр 300 сая төгрөгийн төсөв төртөгтэйгээр батлагдсан 2.266 саяар энэ хөрөний гол хийхээ компани гэрээ байгуулж гүйцэтгэж тодорсон. За мөн одоо камержуулалтын ажил буюу 3, 4, 6 дугаар багууд дээр 1.2 тэрбум төгрөг, за явган зам угсралтын ажил 5 дугаар оги дээр 292 сая төгрөг, за 7 дугаар огийн явган замын засвар шинжилгээ ажил буюу за тансхийн одоо урд талаар харжсан намын байрны наад талаарх одоо халтаргаатай явган замын ажлууд бол хийгдэн. За энэ ажил дээр бол мөн 80 сая төгрөг батлагдаж, за гүйцэтгэгчээр бол 78 сая төгрөгөөр гэрээ байгуулж одоо аглагч бүлдэн хийхээ компани шалгарч ажлыг эхлүүлэх шатандаа явж байна. За мөн одоо боловсролын салбарт байна 1, 2, 3, 4 дугаар сургуулиудад бол 300 сая төгрөгийн ажил батлагдсан байгаа. За энэхүү ажлуудын хүрээнд бол одоо тухайн бараа бүтээгдэхүүнүүдийг одоо нийлүүлэх шатандаа явж байна. За 9 дугаар огийн дээр бол тоглоомын талбай байгуулах, шинээр байгуулах ажил дээр 185 сая төгрөг батлагдаж тус ажлыг гэрээ байгуулах шатандаа явагдаж байна. За мөн дулаан хангамж, усан хангамжийн шугамшилжээний засвар шинжилгээ ажлуудын зураг төсвийг боловсруулах ажлыг мөн одоо 100 сая төгрөгийн төсөв төртөгтэй батлагдаж одоо гүйцэтгэгчээр бол одоо мөн 92 сая төгрөгөөр мөнх консалтинг хийхээ компани тус шалгараад байна.